Өглөөний төргий тэлээ ханд үсэ. Тэгээд өнөөдрийнхөө өг рүү орохоос өмнө эзэн бурхан руу хандан залбирцгаая. Их эзэн минь танд баярлалаа. Шинэ өглөөний төлөө танд талархаж байна. Тэгээд өнөөдрийнхөө өгийн цагийн таны өмнө өргөж байна. Таны үг бидний зүрх сэтгэлд хүрж бидэнд урам зориг, итгэл найдар өгөх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр би та бүхэнтэйгээ дуул номын 136 дугаар бүлгээс эхний 3 ишлэгийг хуваалцуулна. Дуул номын уг 136 дугаар бүлэг бол итгэж бидний хамгийн сайн мэддэг энэ бүлэг байгаа. Тэгээд эндээс би дуудаж өгье. Яавэд талархал өргөхтөн энгүй сайн нь яавэ билээ. Энэрж жолмон эгнэгт мөнх билээ. Бурхтын бурханд талархахтун энэрл жолмон эгнэгт мөнх билээ. Эздийн эзэнд талархахтун энэрл жолмон эгнэгт мөнх билээ гэсэн. Амен. Дуул номын 130 дугаар бүлгийн 26 ишлэл бүгд мөнхийн эзэнд талархах тун гэж ишлэл болгон дээр гарсан байдаг. Тэгэхээр биний саяны уншсан хэсэг бол Эсмо орчуулгаас би уншсан байгаа. Тэгээ Христ итгэх итгэгч бидний хувьд эзэн бурханд магтаал, хүндэтгэл, талархал өргөн гэдэг нь хамгийн нэн чухал тэргуунд байх ёстой зүйл юм аа. Эзэн талархуулгүйгээр очиж ирнэ гэдэг бол бидний хувьд, итгэгч бидний хувьд бол байх ёсгүй зүйл байгаа. Тэгээд бурхан биднийг өөрт нь алдар магтаал, хүндэтгэл, талархал өргүүлэхээр хүмүүсийг бүтээсэн. Бидний хийх ёстой хамгийн нэн тэргүүний зүйл бол гарцаа байхгүй бурханд талархал өргөж, түүнийг магтаж, түүнд хүндэтгэл өргөх ёстой юм аа. Тэгээд яавэ талархал өргөхдөө ингээ сайн яавэ билээ. Энэрл журам нь эгнэгт мөнх билээ гэсэн. Бурхны сайн сайхан түүнээс ирэх ивэл ирвэл мөнхийн гэдгийг эзэн энд айлдж байгаа. Тэм учраас түүний хайр инэрл, түүнээс ирэх ивэл ирвэл өршөөл инэрл нь хизээч дуусахгүй юм аа. Дээрх багц ишлэл нь Израилийн ард түмнийг болон бүх итгэгчдийг эзэн бурханд үргэлж талархдаг байхыг ятгаж мөн уриалсан. Учир нь бурхан сайн буюу төгс сайн чанартай мөн энэрэнгүй нэгэн гэдгийг үнд онцлсан байгаа. 136 дугаар бүлгээр бид дээр дурдсан энэ бүлэг дээр нийт ишлэл болгон дээр түүний хайр инэрл мөнхийнхмаа гэсэн. Энэ Эсмо орчуулга дээр болохоор инэрл журам нь эгнэгт мөнх гэсэн. Өмнөх орчуулга дээр болохоор бид нэр түүний хайр инэрл мөнхийг гэдгээр нь маш сайн мэддэг. Эзний өгөөмөр чанараас болж түүнд үргэлж талархаж байхыг уриалсан багамаа. Тэгээ бурхтын бурханд талархах тун энэрл журам нь эгнэгт мөнх билээ гэсэн. Мөн дээршлээр дуулын гол санаа бөгөөд 126 дугаар удаа энэ давтагдсан байдаг. Бид цорын ганц амьд бурхантай түүнд талархах маш олон шалтгаанууд бидэнд байдаг. Бидний амьдарч байгаа, мөн амьсгалж байгаа, бидэнд тулгарч байгаа сорилтууд, асуудууд, бэрхшээлүүд байдаг ч бид бурхтын бурханд, эздийн эзэнд байнгын талархал өргөдөг байх ёстой юм аа. Учир нь бүх зүйл бурхны хяналтанд байдаг. Түүний хяналтнаас, түүнээс гадуурх зүйл нэгч байхгүй гэдгийг бид мэддэг. Энэ бурхны хайр инэрл хизээш дуусахгүй үргэлж оршдог гэдгийг онцлсан байна. Итгэгчид бурхны үнэнч хайр өршөөлд найддаг байхыг мөн сануулсан. Бид нэг юм анзаарах юм бол дээрх багц ишлэлээр дээрх 36 дугаар бүлгийн ишлэл бүр дээр түүний хайр инэрлийг, түүнийг магтсан, алдаршуулсан байгааг анзаарч байна. Мөн түүний хайр инэрл мөнхийх гэдгийг бас анзаарч байна. Энэ дээр давтагдж байгаа гол зүйл бол эзэн биднэрт үргэлж хайр инэрлээ байлгад юм а гэсэн энэ гол санаа бас давхар явж байгаа. Та дуул энэ 136 дугаар бүлгийг бүхлээр нь бас нэг уншаад үзээрэй. Тэгвэл бурхны хайр инэрлийг магтан дуусан дуулал юм байдаг. Тэг зүр сэтгэлдээ гүн гүнзгийгээр ойлгож бас ухаарах болно. Тэгээд Эфес номын 2-4 дээр Паул илч энэрл өршөөлөөр бялхам бурхан биднийг хайрлсан агуу хайраараа гэсэн байдаг. Тэгэхээр үнэхээр өнөөдөр та бидэнд бурхны хайр инэрл өршөөл нэгүсэл үнэхээр хэрэгтэй байдаг. Өдөр тутамд хэрэгтэй байдаг. Харин аз болоход бурхны хайр инэрл өршөөл бялхан бүр дүүрэн бидний амьдрал дээр үргэлж байсаар байдаг. Итгэгчид бид нар альва гим нүгэл сорилт уруу татханд бас унах тохиолдол байдаг. Ийм зүйл үлдчихэд эзэн намайг уучлахгүй байх гэсэн бас ийм тохиолдол гарч идэг. Гэхдээ энэ эзэн рүү бид нэр гимшин эргэж бурхнаас бид нар уучлал хүсэх юм бол бурхан биднийг дандаа уучлж
дандаа биднийг нэгүүлсэж байд юм аханд үсэ. Бурхан бид рүү үргэлж өөрийн өршөөл нэгүслэр хандсаар ирсэн. Бурханд талархал өргөтөө гэсэн байна. Тэгэхээр энэ дээр Бурханыг бурхан бүх эзнээс дээр гэж тунхагласан. Энэ зөвхөн Бурханд жинхэнэ эрх мэдэл, эрхэмдээд байдал бий гэдгийг тодтогч өгсөн байна. Мөн альва тэр шүтэнүүд, альва тэр хүний гараар бүтсэн зүйлээс хамаагүй дээр юмаа гэдгийг бас ялгаж салгаж өгсөн байна. Чуулганы хамтын залбирал магтаал зориулсан бөгөөд итгэгчдийн Бурханд талархах, түүний хайр инэрлийг магтах, үргэлж санах ёстойг энд бас давхар дурдсан байна. Тэм учраас сэтгэлийн хаан түнс та нар минь Бурханы сайн чанар, инэрл, эрхэм дээд байдлыг магтандуулж, түүнд үргэлж талархал, хүндэтгэлтэйгээр ирж, түүнийг алдаршуулсан амьдралаар амьдрахыг уриалж байна. Тэг өнөөдрийн энэ цагийг дуусгаад эзэн Бурхан руугаа хандан залбирцгаая. Их эзэн минь таньда баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө танд талархаж байна. Эзэн таны хайр инэрл үнэхээр бидний амьдралд үрд мөнх хүлээх эзэн. Өнөөдрийн энэ үгэнд эзэн олон давтагдсан энэ үгийг бид зүрх сэтгэлдээ хүлээн авч таны хайр инэрлийг үнэхээр амсаж амьдарч байгаагийн төлөө танд талархаж байна. Тэгээд таньда баярлалаа эзэн минь. Бүх алдар магтаал хүндэтгэл зөвхөн танд байх тулгай Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.